Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эдүгэм тоглоом суралцсан нийгэмшиг хөтөлбөрийг танилцуулахад бэлэн боллоо. За энэ хөтөлбөрийн маань зорилго хүүхдийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, нийгмийн эерэг үнд зүйл суралцах ийм зорилготой юм аа. Ер нь бол 21-р зууны чадварууд. За энэ хөтөлбөр маань EBS болон цэцэрлэгийн хүүхдүүдэд очих боломжтой юм хөтөлбөр. Жилийн төлбөр нь ердөө 45,000 төгрөг. Жилийн төлбөр гэхээр яагаад ийм бага байгаа гэхээр олон хүүхдийг хамарж байгаа учраас эдгээртээ ийм бага зардал гаргах боломжтой болсон гэсэн. Гадуур бол нэг кино театрыг үзэх үзэгч нь л өөрөө 15,000-аас 25,000. За нэг хүүхдийн жүжиг очиж тоглоход 15-аас дээш. Нэг тоглоомын төвд ороход 25-аас дээш. Тэгэхээр бид нэр энэ хөтөлбөрүүдийг нэгтгэхэд 15 хөтөлбөрөөр сонголт хийх боломжтой болгоод түүнээс нь 8-ыг сонгуулад дээр нь тоглоомын төвдөө нэг цаг өнгөө тоглох эрхтэйгээр 9 хөтөлбөрийг сургуулиудад билег байлгаж байна гэсэн. За энэ 9 хөтөлбөрт маань яг ямар бүтээгдэхүүнүүд байгаа вэ гэхээр хамгийн эхлээд багийн тоглоом гэж байгаа. Teamwork гэж ярьдаг. Дэлхийн нийтээрээ 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд багийн тоглоомоор тоглоснороо хүүхдүүд фати зөөлөн ур чадварууд буюу бусдыг ойлгох, хүлээцтэй байх, эгж урамтай байх чадваруудыг суралцдаг. За энэ нь одоо 200-аас 300 хүүхдэд нь бүрэлдэхүүнээрээ орж ирэхэд, бүлгээрээ орж ирэхэд хангалттай хөлцөөр хэрэглэгдэх юм гэсэн. За хоёр дахь нь болохоор маскот багтай хүүхдийн жүжиг байгаа. Цуврал жүжигээс гадна давхар юм бүр юм том маскот багнуудтай. Тэгэхээр хүүхдүүдийн тренд бүжгийг дагаж хийдэг цаг 20 минутын хөтөлбөр гэсэн. Ер нь бол манай хөтөлбөрүүд бүгдээрээ цаг 20 минут. За дараагийнх нь юу гэхээр манай тоглоомын төвд байгаа, эдүгэм тоглоомын төвд байгаа 60 модон ширээний тоглоомыг сургууль дээр нь авчиад хүүхдүүдээр тоглуулах боломжтой гэсэн. Нэг тоглоом дээр 2-оос 8 хүүхэд байдаг учраас 300 хүүхэд зэрэг орох боломжтой. За дараа нь картон хөтөлбөр гэж байна. Одоо картон цаасаар бид нар бэлтгэсэн нөгөөд сургуулийн хүүхдүүд маань том бүтээл хийнэ гэсэн. Бүлэг бүлгэрээ оролцож байгаа гэдгийг та бүхэн сайн анхаараа. Эсвэл сайн тайлбарлаж өгнө. За Япон модон тоглоом гэж байдаг. Спорт заалн дотор 300 хүүхэд хангалттай хүрэхээр тийм бэлтцүүд байгаа. Тэр хүүхдүүд маань магадгүй дүүргээрээ хуваагдаж том болгож Улаанбаатар хотоо зохицлох ийм боломжтой дан модон тоглоом байна. За энэ хөтөлбөр жишээ нь байна. За интерактив гэдэг одоо проектор нь тийм тоглоомод байгаа. Проектортой холбогдсон ийм 5-аас 6 тоглоом төрлийн тоглоом байна гэсэн. За мэдээж нөгөө үндэсний уламжлалт гэдэг утгаараа биднэрт 30 10-10-10-аараа суух тийм олбог. За тэрэн дээрээ таарсан үндэсний маш олон тоглоомуудыг бас төлсөн байгаа. За энэ ингээд 7 дахь хөтөлбөр. За шинжлэх ухааны 100 туршилт 100-аас дээш шинжлэх ухааны туршилтуудыг хийх боломжтой. Бид нар туршилтуудыг авч очиод сургууль дээр нь спорт зааланд нүүлж өрөөд хүүхдүүд нэг туршилтын дээр одоо жишээ нь 3 хүүхэд байх ийм боломжтой гэсэн. За лего хөтөлбөр. Эдийн ирээний одоо том 20 хэмжээтэй 10 хэмжээтэй том легонуудыг эвлүүлэх боломжтой ийм хөтөлбөр байгаа. За мөн дээрэс нь сургуулаараа нэг үл нөгөө ангиараа бүлгээрээ нийлж том зургийг зурах ийм том зургийн хөтөлбөр бас байгаа. За бидний бас хэрэгжүүлдэг заслангууд дээр их хвчлээ хэрэгжүүлдэг 300 бөмбөг хөтөлбөр байна. За энэ 300 бөмбөгөөр хүүхдүүд маань цаг 20 минут 15 хүртэлх төрлийн тоглоомыг зөвхөн бөмбөгийг ашиглаж. Гэтэ нэг л бөмбөг биш, олон янзын бөмбөгийг ашиглаж тоглох боломжтой. За тэгээ хөгжмийн хөтөлбөр байгаа. За та бүхэн найралтыг мэдж байгаа. Найралт яагаад олон масаараа тийм зөвхөчтэй хүүхдүүд төрүүлэх байдаг. Хөгжмийн хөтөлбөрийг тэгээ сонголттой. Магадгүй сургуулиуд маань өөрсдөө засварлагаараа бүжиглэх бүжгийг бид нар заах боломжтой гэсэн. Бас дуу байж боломжтой. За тэгээ хөгжим тоглоом, хөгжим хөтөлбөр бас байх боломжтой. За энэ мэтчлийн ингээд 15 төрлийн хөтөлбөрөөс та бүхэн 8-ыг сонгоод нэг нь манай тоглоомын төв дээр ирж тоглох боломжтойгоор энэ хөтөлбөрийг жилийн хөтөлбөрөөр авах юм. Сард бид нэр сургууль дээр 1-2 хоног ажиллана. За энэ хугацаанд 200-300-аар нь магадгүй 100-аар нь ч юм уу 150-аар нь ч юм уу сургуулийн удирдлагуудтай хуваар хийж хөтөлбөр хийж магадгүй амралтын өдөрч байж болохоор боломжтой байгаа. Энэ өдрүүдээр ирж энэ хөтөлбөрийг одоо цар болгон очиж тогтмол оролцуулна. Ингэснээр хүүхдүүд яах вэ гэхээр үндсэндээ 21-р зууны чадвар буюу багаараа ажиллах, харилцааны чадвар, за нөгөө шүүмжлэл сэтгэлтэй буюу бусдыг ойлгож харилцах энэ чадруудыг масын хөтөлбөрөөр төлхөө эзэмших боломжтой болоод байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг одоо жишээ нь AI-аас асуух боломжтой, бүрэн боломжтой. Ямар аргаар хэрэгжүүлэх вэ гэж байгаа. Нэгдүгээр тоглоомын аргаар хэрэгжүүл, масыг хамарсан. Хоёрдугаар төсөл бүлгийн ажиллаа. Төсөл гэдэг нь одоо бидний юм масаар намарж байгаа төсөл хичээлүүдээр энэ чадруудыг өгөх боломжтой гэж байгаа. За 3 дугаарт жүжигчлсэн байдлаар тэр хүүхд жүжигийн зохиолоос магадгүй жүжигт өөрөө оролцох байдлаар юм жүжигчлсэн байдлаар жүжиг тоглох байдлаар хүүхдэд олох боломжтой. За орчин бүрдүүлэх гэж байгаа. Тэгэхээр магадгүй хүн дурсамжтай зүйлээ хийж мартдаггүйтэй адил орчин бүрдүүлэхээр одоо 300 бөмбөг байхаар хүүхдүүдийн сэтгэл
хизээч мартахгүй тэр 300. Тэгэхээр 300 хөтөлбөрөөр дамжуулаад тэр байгаа процессыг хүүхдүүд маань үйл ажиллагаа явуулаад оролцоотой тэгж урам зохион байгуулалтанд оруулахаар хүүхдүүд маань мартахгүй байх юм. Тэгэхээр орчин бүрдүүлэлт айгүй чухал байна гэсэн. За дээрэс нь эцэг эхийн оролцоо. Магадгүй эцэг эхийн өдрөөр бид 60 ширээ тоглоом аваад очиход ээж аавтайгаа хамт тоглоод явах юм бол энэ хөтөлбөр айгүй хэрэгтэй гэсэн үг. За тэгээд шийдвэр гаргалтууд айгүй чухал. Хүүхдүүд маань тэр нөгөө Япон модон тоглоомоор янз янзын сэтгэлгээний шийдвэр гаргалтуудыг өөрсдөө хуваарлах. Бүлгээ одоо дотроо 30 хүүхэдтэй баг байлаа, 20 хүүхэдтэй баг байлаа гэх ахлагчаа сонгоод чи замаа, би байшингаа барья гэдэг ч юм уу. Шийдвэр гаргалтууд гэдэг 21-р зууны чадруудыг олох боломжтой юм аа. За энэ хөтөлбөрийн маань үндсэндээ үнэ 35,000. За тэгээд нэг үргэлжлэх хугацаа, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа нь цаг 20 минут. За жилдээ 8 удаа нэг сургууль дээр нь очино. Буцаад тоглоомын төв дээр маань үнэгүй нэг удаа үнэгүй 60 минутаар тоглох хэрэгтэй байгаа юм. За энэ хөтөлбөрийг ээж аавууд маань сонгоод сургуулаараа авах бүрэн боломжтой. За тэгээд тэр сургуулийн үйл ажиллагаа, сургуулийн тэр боловсрол дээлтэй байгаа байдлыг тэр олон үйл ажиллагааг массын хөтөлбөрөөр дамжуулж хүүхдүүд болж байгаа үйл ажиллагааг одоо бичлэг болгож авч, зураг болгож авч тав хүн өөрсдийн янз янзын тайландаа бас оруулах бас боломжтой гэсэн. За ингээд урддах юм бол маш олон зүйл байна. Ингээд нийлээд 9 хөтөлбөрийг 45,000 төгрөгөөр авах боломжтой юм аа.